Хэцүү ч шүү, та нар битээ хайр нэгүсээр дөрөөр эзэмнэ. Энэ хүмүүсийг хайр нэгүсээр дөргөж өгөөрэй эзэмнэ. За. Нэгэн удаа тэр ганцаараа залбирч байжээ. Тэр Есүсээс суралцах юм дээр дахиад нэмэгдэж чинь тийм үү? Есүс заримдаа бас яа гэм бэ? Ганцаараа залбирдаг юм. Есүс зөндөө хүмүүсээ залбирдаг те. Тэгсэн мөртлөө бас ганцаараа залбирч байжээ. Шавнар нь ч түүнтэй цуг байв. Уг нь шавнар нь хамт байсан мөртлөө тэр яасан байна? Ганцаараа залбирч сууж байсан байна тийм үү? Тэр тэндээс тэгээд залбирч байсныхаа дараа тэднээс асуусан байна те. Тэр тэндээс хүмүүс намайг хэн гэж ярьж байна вэ гэд. Хүмүүс намайг хэн гэж ярьж байна. Тэр энэ мэдээж өөрөөгөө одоо юу гэдгийг яанаар ингэж ярьчихвэд ингэж тэгээд ярьчихв гэсэн айцар яриаггүй л дээ. Есүс харин хүмүүсийн ойлголтыг мэдэх гэж асууж байгаа. Хүмүүс ер нь ямар ойлголттой байгаа юм бол ямар төвшөнд явж байгаа юм бол гэд. Асуухад тэд зарим нь баптизм хүртээгч Иохан гэдэг гэв. Тэгэхээр нөгөө үхээд одоо амилцсан хүнтэй адилах юм болох нь л дээ. Тэгэж бодож байсан байна. Энэ ойлголт бол маш түгээмэл байдаг шүү дээ. Буддын шашин ч гэсэн тухайн хүн үхээд дахиж төрдөг энэ гэсэн ойлголт. Тэгэхээр дахин ишүүлэгч ирсэн ч тийм үү. Ийм ойлголт бол Иесус яг христэтгэгч нарт бол нэг хүнс дахиж төрөх тийм байхгүй. Бурхан тэрийг хувилддаг байхгүй, копи хийдэггүй. Хүн болгон цоо шин бүтээл, таны хурууны хээж гэсэн цоо шин бүтээл байгаа. Тэгэхээр Иохан бол Иесусийн үеэл байсан. Тэгээ алуулсан байж байгаа тийм. Өөрийнхөө шудраг байдлаасаа болоод яг үүндээ алуулсан байгаа. Тэр одоо ихнэр энэ төр завхаарсан энэ гэж асуудал яригадаад. Тэр мөн Иохан баптистыг буруутгадаг л да. Одоо өөрийнхөө хэлэхгүй юм хэлсэн тэгээд алуулсан ч гэдэг. Зарим нь болохоор зүйтэй ээж гэж хэлдэг, хэлэх ёстой юм хэлэх ёстой байсан гэл. Тэгээд би бол их л асуудаг л да. Яагаад Иохан баптист үхсэн юм бэ? Та тэрийг аварч чадаагүй байсан бэ? Та өмнө аварч болох л байсан штэ гэж маш их асуудаг байсан. Тэгээд бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр хийх ажлыг хийгээд дууссан. Нэгдүгээрх нь. Хоёрдугаарх нь болохоор махан биеийн өвхөл сүнсний өвхөл энэ чинь ялгаатай шүү дээ л гэж хэлсэн. За ингээд зарим баптист хүртээгч Иохан гэдэг, зарим нь Илия гэдэг. Илиягийн сүнс байна гэдэг, Иоханы дээр байна гэж хэлдэг шүү дээ. Тэр Бурхны дээр сүнс яг Илогийн хийх ёстой даалгавартай адилхан даалгаврыг Иохан баптист хийжсэн байна. Харин өөр бус нэртийн нэгэн ишүүлэгч дахин амьсан гэдэг. Тэгээд дахин амьлалтай холбоотой юм ярьж байгаа байхгүй. Тэр Иесус дахин амьлахгүй амьлна. Иесус өөрөө амьлсан байхгүй хүлээс. Тэрнээс биш хин нэгний сүнснээс болж амьлсан юм байхгүй. Тэгэхээр одоо миний эгчин ч миний ахын сүнс одоо миний дүүдэрт ирчлээ гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр боддоос хүмүүс тэр нь өөрөө яг үндэ ойлголтгүй байгаагийн шинжээ. Тэр хүний дотор байсан яг ген генетикийн мэдээж махан биеийн хувьд төстэй чанарууд ирж болох уу? Зан одоо гений хувьд адилхан одоо ээждэг адилхан дугуй цараатай энэ төр байж болох уу? Болох байхгүй. Тэглэг гэдэг нь би ээж гэсэн үг биш шүү дээ. Тэрс гадна би эмийн асуусны дараа нэг хүүхд төрлөө тий. Тэнгүүд өө сүнс нь ороод ирчлээ гэдэг шүү дээ тий. Дахин төрлөө гэд мэнг тавьд идэг хүмүүс. Тэд нар бол ерөнхийдөө худлах хөрөнгө. Харин би ийм тохиолдлуудыг маш их мэднэ. Тухайн хүний бодор сүнс одоо тухайн хүний биеийн дотор байсан байх гэж үү. Тэгэх юм бол тэр хүн насурахад хажууд нь байгаа хүмүүс рүү дамжих хариултаа байдаг. Тийм учраас та нар хүүхдийг төрөхөд орж ирсэн сүнсүүд, бодор сүнсүүдийг би нэлээ хөөж исэн. Хизээ орж ирсэн гэдээ яг төрөхөд нь орж ирсэн гэж байгаа байхгүй. Юу ч биш орж ирэхдээ би орж ирэхдээ авдар цавааж ирээд орж ирсэн. Авдар нь чи юу байсан гэж чи өөр сүнсүүд байсан гэж байгаа байхгүй. Тийм хачин замраагүй юм ярьж байгаа ш бодор сүнсүүд ер нь л. Тэгэхээр гэр орон гэж ярьж шít бидний заримдаа зарим хүмүүсийн гэртээ буцаж ирлээ мэрлээ. Гэр нь цэвэрсэн шүүртсэн байхаар нь долоод ордож орж ирлээ гэдэг ч ярьдаг. Энэ чи бие зохиогоогүй шүү. Есүс хэлсэн үлгэр дээр байгаа шүү. Тэгж хэлдэ. Тийм учраас гэж хэлдэг. Тэгэхээр бид нар эцсийн өдөр ариун сүнс тамгалсан байгаа. Тэгэхээр ариун сүнс тамгалсан учраас ариун сүнсний хүч чадлыг мэддэг хүн бол тийм бөөгийн ч юм уу ламын тийм жижиг сажигнаас юусоо айхгүй байхгүй. Биднэрт бурхан айцсан сүнсийг өгөө. Тэр ингээ хүрхэнгүүд тэр хүний тэрж мөрчөөс сүнс нь орчдөг юм юусоо биш байхгүй. Зүгээр одоо гэдгийг та ямар ч хамгаалтгүй та өөрөө зөв цул дорой махан би одоо итгэгч биш ч юм эсвэл ингээд их хагалгаа малганд орж байгаа тэр тохиолдолд бол орох аюул байгаа юу байгаа. Би тэрийг үүсгэхгүй. Яг л би тийм сүнсүүд, тийм хүмүүсийг чөлөөлж ирсэн учраас. Тэгэхээр энд бол дахин амьлалтын тухай бол ерөөсөө байдаггүй. Дахин амьлалт Есүсийн тухай бол Библиэд бичигдсэн байдаг.
Тэгээ дахин амьлалт гэдэг нь болохоор тэр хүн үхлээс дахин амьлсан байхгүй. Тэрнээс биш хин нэгний сүнс орж ирээд тэр хүн төрчиж байгаа ч юм уу тийм бол байхгүй. Тэр хүмүүс ийм ойлголттой байж байгаа. Ийм ойлголт зөвхөн монголчууд гэхгүй энэ бүр итгэлийн суурь их тавигдсан тий. Тэгээ еврейчүүдэд хүртэл ингэж байж байгаа. Харин та нар намайг хэн гэж ярьдаг вэ гэхэд Петр Бурхны Христ энд Месая буюу аврагч ирсэн гэж хэлж байгаа. Бурхны Христ гэж. Бурхнаас ирсэн Христчүүдээ та аврагчүүдээ гэж. Харин Есүс тэдэнд энэ тухай хиндэж хэлж болохгүйг анхааруулад. Өстой сонирн байгааз би аврагч уг нь өөрөө аврагч байгаа мэдчихэж байгаа шүү дээ тийм үү. Тэрийг хэлэхгүй. Хиндэж битээ хэлээрэ гэж хэлж. Тэгээ жишээлбэл одоо миний ментор би ментортой байсан. Миний ментор Бэтэ Мижл гэдэг байсан. Жишээл миний менторыг хүмүүс апостол ч юм уу тийм илч одоо иш үзүүлэгч энэ гэж хэлдэг байсан л да. Өөрөө түүнийг өөрөө бол би сайн хур самартай л гэж хэлдэг байсан. Яг жинхэнэ албан тушаал нь өндөр байсан байж болох ч гэсэн маш тийм даруй хүн байсан байгаа. Чи даруй байх ёстой. Чи хүмүүст бүдрэгч болж болохгүй. Зарим хүмүүстэй чи өвлөн зөвшөөрөхгүй. Би тэр хүмүүст зөвлөгөө өгч байгаа. Би тэр хүмүүсийг одоо тусалж байгаа шархан дээр нь боол тавьж байгаа зүгээр л жирийн хүн. Би сайн хөршөөл гэж хэлдэг ба. Тэгэхээр энэ Бурхны Христийг нөгөө мэдчихэнгүүт л нөгөө чинь алхахад бэлэн хүмүүс ч бас байж байгаа. Тэрийг ойлгохгүй энэ үед чинь би өөрөө Христ гэсэн худлаа хурамч Христүүд хүртэл байсан. За тэгээд хүмүүсийн цаг нараа бэлэн биш байсан байна тийм үү? Тийм учраас өхөн өгтөл нь яасан бэлээ? Доромжилсоор л байсан мэт. Чи тийм аврагч юм бол чиний мессеж чинь хаана чи хаан чинь хаана байна гэл. Тэгээд энэ тухай хүнд ч хэлж болохгүйг анхааруулад одоо өөрөө иш үзүүлж байгаа. Юу болохыг хэлж байгаа. Хүний хүү олон зовлон эдэлж. За энэ дээр анхаарлаарай. Хүний хүү олон зовлон эдэлнэ гэж. Ахлагчид ахлах тахилч нар болон хуулийн багш нарт ад үзүүлнэ гэж. Хүний хүү тохиолдох зовлон биш. Нэгдүгээрт нь зовлон эдэлнэ. Хоёрдугаарт нь ад үзэгдэнэ. Хаана хинд ахлах тахилч нар хуулийн багш нарт тэгээд яасан гэж байна. Алуулна гэж байна. Тэр Есүс бол алуулна. Энэ дэлхийд байгаа бидний Христийн тахалдагч нар алуулахгүй янз янзын тохиолдол байгаа. Хавчигдах тохиол хавчигдана. Тэгээд тэр 3 дахь өдрөө амьлна гэж. Энд өөрийнхөө амьлалтыг хэлж шít. Энд хүмүүс тушаал өөр сүнсний амьлалтыг өөр хүний сүнсний амьлалт ярьж байсан бол энд яагаад төлөө 3 дахь өдрөө амьлна гэдэг өөрийнхөө амьлалтыг хэлж байгаа. Тэгээд тэр 3 дахь өдрөө амьлна гэж хэлж байгаа. Тэдэнд бүгдд нь хандаж энэ амьлалтын тухай хэдийгээр ингээд Иесус баг 3 та ярьсан байдаг боловч шавнар нь үнийг ойлгож зүрхэндээ ухаарсан гэсээ ерөөсөө мэдэхгүй. Сайн ойлгоогүй байгаа. Тэгээд дараа нь дараа уншиж байгаа ишлэлийг маш анхааралтай сонсороо. Тэгээд энэ ишлэлээр хүмүүсийг иртдэж ярьдаг л да. Зовлон эдэлж байгаа хэцүү байх үедээ би загалмаа өрөө талах чинь нэлээд амар хэцүү. Яг одоо загалмаагаа өрөө талхах үед эзний нэгүслэн хүч дотор алхдаг учраас миний ачиг хөнгөн гэж Иесус хэлсэн байхгүй. Тэр үгийг мартсан байдаг. Яг бол гим нүглийн буулган дотор байгаа хүн шал өөр байдаг байхгүй. Гим нүглийн буулган дотор байхгүй хүн өөр байдаг. Гим нүглийн буулганы ачаа бол маш хүн маш зовлонтой байхгүй. Нүглийн загалмаа бол өөрөхгүй байгаа. Тэгээд тэдэнд бүгдд нь хандаж гэж. Энд байгаа 12 хүнд бүгдд нь хандаж хэлж байгаа. Иесус уг нь бол гэхдээ энэ нь одоо ч гэсэн үнэн үү бас би бол бодохдоо үнэн гэж боддог. Тэгшнэрийнхээ хувьд бид нар загалмаа өрөө талхдаг гэж боддог. Гэхдээ зарим хүмүүс тэхгүйж боддог хүмүүс байдаг л да. Тэгэхээр энд би теологийн ойлголт ерөөсөө яриаггүй шүү. Би энд өөрийнхөө энд Библиэр бичигдсэн байгаа юм хэлээд зөв өөрийнхөө ойлголтыг хэлж байна. Тэр тэдэнд бүгдд нь хандаж хэрэг хин нэгэн миний араас энд тэр тэдэнд гэдэг үг нь энд болохоор дагалдагч нарт гэдэг үгээр тавьсан байгаа. Иесусийн дагалдагч нар яг апостолууд гэж хэлээг байхгүй элчнэр. Тэнд байгаа 12 элчээс гадна яг дагалдагч нарт гэж зориулж бичсэн үг байгаа байхгүй энэ үг тэдэнд гэдэг үг нь болохоор тэгэхэд бид нар мэдж байгаас дагалдагч гэж хэнийг хэлж байгаа бол Иесусийн багшлагыг яг суралцдаг хүн. Тэгсэндээ яг тэр бүхний үгээр амьдардаг хүмүүсийг дагалдагч гэж хэлж байгаа. Тэгэхээр ихний итгэж гэж өөрийгөө тунхаглаад тэгсэн ч гэсэн үгээр нь амьдрахгүй байх юм бол яг Христийн дагалдагч яг үнэндээ болж чадахгүй байгаа. Тийм одоо дагалдагч биш итгэгч нар олон байхыг бид нар мэддэг. Тэр хүмүүсийн амьдралыг үр жимсээр нь ялгах боломжтой. Одоо гэдгийг худлаа ярьдаг, ховж ярьдаг ч юм уу, завхаарсаар л байгаа ч юм уу те. Би итгэгч гэж байсан мөртлөө те завхаарлын асуудалтай ч бор нөөцтэй энэ байсан. Үнэн. Би тэрийг үгүйсэхгүй. Тэгээд яг ариун сүсээр дүүрээд
бүх гим нүглээ гимшээ цэвэрлэгдсийн дараа бүр ямар ч тийм бодол орж ирэхгүй. Бүр хизээж дахиж үзэгч тийм хүсэлж төрөхгүй. Бүр үзэн яддаг. Гим нүглийг үзэн яддаг болдог. Яг гим нүглийг үзэн яддаг болдог. Дахин хэлээ те. Тэгэхээр тийм хоёрын хооронд бүлээн итгэгч бол байсан байх нь шүү дээ. Янжмаар бүлээн итгэгч байсан үнэн. Хоёр нүртэй байсан. Бурхнаар би хоёр нүртэй чигээд загнуулж исэн. Тэгээд үнэхээр одоо үгдгийн Иесусийн Бурхны үгээр ингэж дагахгүй юм уу? За Бурхан уучлалч талаагийн талаа гэл ингэж заримдаа ингэж хит шоудаад хит дурлал янз янзын асуудлуудад орж исэн тохиолдол бол байдаг. Тэгэхээр янжмаагш юм байсан юм байна. Ийм байж яагаад бид нар зааж байгаа юм бэ гэж би энэ дугаасаа Бурхны нэгүслээ зогсоод зааж байгаа. Тэрнээс биш одоо гим нүгэлгүй ч юм уу цэвэр ариун бололцоо зааж байгаа. Бурхнаар зөвтгөгдөөд тэгээд дээрэс нь өөрөө энэ нүглээсээ эргээд түүний дагалдагч болоод алхах гэж хичээж байгаа юм баггүй. Би энэ загалмаагаа өдөр болго өрхөө үрдэг. Тэгээд тэр хэдэн бид бүгдд нь хандаж хэрв хэн нэгэн миний араас явахыг хүсвэл тэр хүн өөрийгөө үгүйсгэж өдөр бүр загалмаагаа урьж намайг дагах. Өдөр бүр. Тэр энд байгаа загалмааг Есүс ханд үргэлжлэдэг байна. Энд нэг заримдаа хүмүүсийн загалмааг үргэлжлэх хол байна. Өөрөө ч загалмаагаа үргэлж чадахгүй тийм болцсон хүмүүсийн загалмааг би үргэлжлэдэг, маш их үргэлжлэдэг. Гэхдээ ялгаа байна. Та өөрөө гим нүглээс болоод зовлонд орсон байж. Тэгээд би загалмаагаа үрж халах чинь гэж хэлдэг. Үгүй шүү дээ, гим нүглийн буулган дотор орсон хүн байхгүй тэр чинь. Тэр тохиолдолд хурдан гимшиж цэвэрлэж эсрэгээр нь тэр Иесусийн буулган дотор орох ёстой. Энд байгаа загалмаа чинь яг өөрийнхөө Иесуст одоо итгэх итгэмжээс итгэлээсээ болоод хавчлагын талаар илүү ярьж байгаа байхгүй ердөөсөө. Тэр учир нь хэн амиа авахыг хүсдэгээр миний зовлон бол олон одоо юу гэдгийг хүмүүсийн хажууд бол хамаагүй бага зовлон байхгүй. Дэлхийн зовлон гэж хажууд. Юу вэ гэхээр одоо юу гэдгийг маш хүнд хэцүү амьдралтай хүмүүсийг би залбирдаг штеп. Тэрний хажууд миний гэр орон чи амар амгалан харьцуулахын аргагүй одоо тэнгэр газар шиг сайхан байгаа байхгүй. Тэг би эзэнд үргэлж талархтыг. Гэхдээ миний зовлон байгаа шүү. Миний зовлон шаал өөр зовлонгууд байхгүй. Маш өөр зовлонгууд. Гэтэ энд байгаа өөр зовлонгууд бол энэ залмаа үрэлттэй холбоотой зовлонгууд байна. Итгэгчийн хувьд өөрийгөө үүсгэх, өөрийнхөө мөн чанарыг өөрчлөх, өөрийнхөө зүрхийг шалгах гэд өөр зовлонгууд байна. Учир нь хэн амиа аврахыг хүснэ, тэр амиа алдах болно. Харин хэн миний төлөө амиа алдна, тэр амиа аварна. Хэрэг бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал юуны ашиг байх вүлээ? Тэгэхээр энэ дээр бол сатан байнга юу яаж байгаа? За чи одоо тэтгэдэргүй Иесуст явах үлээ. Би танарт нэг жишээ ярьж байсан шүү дээ. Яг Иесусэд одоо цовдлогдох үед хажууд нь байсан нэг одоо гэмтэн хүн яадаг үлээ. Нэг нь Иесусыг доромжлоод дош ороод, нэг нь болохоор чи бас өөрөө гим нүгэлтэй байж яадаг гэд тэр өдөртөө Бурхны хаанчлалд орчиж байгаа. Тэр хүн бол юу ч юугээгүй үйлсээр өрөөс аврагдаг байхгүй. Энийг буруу ойлгож болохгүй. Бид өөрийнхөө үйлснээс болж хамрагдаг. Үнэхээр Бурхны нэгүсээр аврагдсан. Гэтэ бидний үйлсээр яг дээр шагнал яадаг үлээ байдаг. Аяг ус өгсөн ч таны тэрэ чинь мартахгүй гэж хэлдэг байгаа. Тэгээд чөтгөр юу гэж хэлдэг вэхээр загалмаагаа үрж алахыг эсрэг маш их зогсдог байгаа Иесус. Чөтгөр юу гэж хэлдэг вэ гэхээр за чи одоо ингэ жаргаж байгаа л хамгийн сүүлд нэгдээ одоо үгдгийн насвархаас өмнө нэг Иесусээ би танд хайртай шүү. Итгэж танд итгэсэн хүн аруудна гэсэн мөртөө би танд итгэсэн гэл тэгэл хэлүүлээд болоо шүү. Одоо чи дэлхийн амьдралаар аварч одоо амьдарч жаргах гэж. Яг дэлхийн амьдрал чинь жаргалын амьдрал уу юу гэсгийг мэдэхгүй байна. Дэлхийн амьдрал гэдэг чинь би жаргалтай байгаа шүү одоо. Тэгээ тэр нь одоо завхаарах ёстой ч юм уу порно үзэх жаргадаг юм биш байхгүй. Дотроос өөр одоо ад жаргал баяр баясгалан гэдэг чинь Бурханаас ирдэг юм байхгүй. Тэгэхээр тэр Бурханаас ирдэг юмыг дэлхийгээс хайж буруу юмнууд одоо хар тамиг татаж жаргаж ин гэдэг юм уу те. Тэгж ойлголтууд нь өгж байгаагаараа сатан биднийг хуурж хурам мэхлэлт явж байгаа. Яг тэр үед та нар амиа алдна шүү гэж хэлж байгаа. Үнэн шүү дээ амиа алдна. Тэгэхээр яг анхны сур ойлголтуудын нэг болохоор үнэхээр одоо нэгэн л Иесуст итгэсэн хүн бол амиа алдахгүй гэж ярьдаг л та. Би чамайг амийн юмас бална гэж бичсэн байна шүү дээ. Библиэлд. Тэгэхээр чи баллагдах аюултай. Гэтээ айцар өдөрдүүлж амьдрнаа гэсэн үг бол ерөөсөө биш байгаа. Тийм учраас өнөөдрийн хичээл бол харьцангуй ер нь нэлээ итгэлийн амьдралаар явцсан хүмүүс төрлөх хичээл байсан баг. Анх удаа орж иж байгаа хүмүүс байсан бол айлгаа хийчихгүй эзэмэн тэр айцсан сүсийг хөөж зайлуулж байна. Тэр үнэхээр Иесусыг дагахад та бэлгсэн амьтаа байх болно. Та үнэхээр өөрийнхөө амийг олж авах болно.
Тэгэхээр энд бол хавчлага байгаа. Энд байгаа 12 дагалдагч ихэнх нь амиа алдсан байгаа. Иесус итгэснээсээ болоод одоо ч гэсэн Иесус итгэснээсээ болж амиа алдах аюултай хятадд байгаа өөр газар байгаа итгэснэр байдаг штэ. Өөрийнхөө яг итгэлээсээ болоод миний нэг найз маань шоронд орсон байж байгаа тайванд. Би тэр сургалтанд хамт сууж байсан эмэгтэй байхгүй юу? Тэгээд бүр шоронд орсон. Тэгэхээр тэгж хавч идэж байгаа хүмүүс байгаа. Хятадд шоронд орсон, янз янзын болсон хүмүүс байгаа. Энийг тэрний төлөө тэрийг хүмүүсийг ярьж байгаа шүү. Тэгэж өөрөө хүн алаа шоронд орсон хүмүүсийн тухай яриаггүй шүү. Тэгэхээр харин тэр үед хүмүүс харин Иесус рүү итгэх аюул байгаа юм. Тэгэхээр тэр хүмүүсийг бол тэр шоронд орсон буруу гэж зэмлэж байгаа юм биш. Тэр хүмүүс эзэн ч гэсэн аврах боломжтой байхгүй. Шоронд орсон ах トゥ нэрэгтэн тэр намайг иргэсэнтэй адилхан гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр энд байгаа тэр яг Иесусийн нэрнээс болж итгэл хүмүүсээсээ болж хавчигдж байгаа хавчлагыг ярьж байгаа шүү. Хин надаас болон миний үгсээс чинь хүнх эцгийн болон өөрийн мөн ариун тэнгэрлэгчийн суу алдар эрэхтэй түүнээс ичих болно. Гэвч би танарт үнээр хэлье. Энэ зогсож байгаа хүмүүсээс зарим нь яг энэ зогсож байгаа хүмүүсээ 12-ын зарим нь хэлж байгаа байхгүй. Бурхны хаанчлыг харах хүртлээр үхлийг үл амсна гэж ярилт. Энд утгахгүй нөгөө Иесус нөгөө гэрэлтэй янзлаг болохыг одоо хэлж байгаа ингээ зарим хүмүүс тайлбарладаг зарим нь. Би бол Иесус бол Бурхны хаанчлын хаан байгаа. Тэр өөрөө хаан байгаа. Тэгээд тэрнтэй холбоотой үг болов уу гэж боддог. Би бол энд утгахгүй нөгөө Петр Иохан нар дагуулсан залбирлал руу явах үед болдог зүйлийг хэлж байгаа болов уу гэж ер нь бол би бол хувьдаа тэгж боддог. Хүмүүс ч гэсэн тэгж тайлбарладаг. Гэтэ та энэ үгнээс өөр илчлэлт авч болно л доо. Энд байгаа яг үг болохоор энэ зогсож байгаа гэж хэлж байгаа амар тодорхой. Яг энд зогсож байгаа. Энд 12 хүн зогсож байгаа байхгүй дагалдагч нар. Дээрээс нь бас өөр хүмүүс байгаа штэ. Иесусыг зөвхөн 12 апостолоос гадна дагалдаад нэмэгдээ хүмүүс зөндөө олон хүмүүс явдаг байсан гэж хэлдэг штэ. Энэ зогсож байгаа хүмүүсээс гэж байгаа. Зарим нь гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ зарим нь чинь нэгээс олон гэсэн үг байхгүй. Бурхны хаанчлыг харнаа гэж хэлж байгаа. Харах хүртлээр үхлийг үл амсна. Та нар ямар ч гэсэн үхэхгүй шүү. Тэр болтол гэж хэлж байгаа. Тэр тухай гэрчилж байгаа. Энийг болохоор өөрөөр тайлбарласан хүмүүс байдаг. Өөрөөр тайлбарлаж болох уу болно. Гэхдээ асуулт нь та ямар ч юмыг юу ч тайлбарлаж болно. Харин бурхан юу гэж хэлхийг хүссэн бэ? Үргэлж Библийг уншихдаа ариун сүнсээ надад ойлгуулж өгөөч. Эзэн та надад юу хэлхийг хүссэн бэ? Та юу энэ үг чинь та ямар утгатай хэлсэн юм бэ? Тэр энэ загалмаагаа үрж алхахыг ингээл уншихдаа олонд заримдаа маш их тийм эзнээс эмээхүү орж ирдэг байгаа. Эзнээс эмээхүн сүнс гэдэг бол маш хүчтэй сүнс. Бидний буруудашин залдаггүй тийм сүнс байгаа. Эзнээс эмээхүн сүнсийг дүүрэх явдал маш чухал. Тэр нь бол айдсын сүнс бол биш байгаа. Бүр холдчихгүй гэсэн айдсаас гадна одоо эзнээс холдчихгүй гэсэн одоо бодлоос бүр юм хүслээс гадна нөгөө талдаа буруу гим нүглээс эргэх тэр хүчийг өгдөг байж байгаа. Тэгэхээр эзнээс эмээхүн сүнс байхгүйгээс болоод тэр хүмүүс юу хийж байгаа юм бэ гэхээр чулуунаа зарж байгаа, хувааж байгаа, эсвэл нэг мөрөө пасторыг завхарж байгаа, одоо хоорондоо явуулдаж байгаа, одоо юу хэлхийг эсэлхүү маш их тийм завхарсан жонхуурс юмуд болж ирж байгаа. Тэгэд энэ бүхэн бол эзнээс эмээхүн сүнс байхгүй гэсэн болж байгаа. Би эзнээс эмээхүг ойлгодгүй байсан. Би одоо үргэлж залбирдаг эзнээс эмээхүн сүнсийг над дээр өгөөч, та дүүргэж өгөөч эзэн минь гэдэг. Тэр тийм маш тийм хүнд сүнс байдаг. Ингээ бууж оршихуй орж ирэхэд ингээд бэмбэгний чичирдэг тийм эзний оршихуйгаас тийм сүнс байдаг. Тэгээд энэ бол биднийг зөв замаас эзэж холдчихгүй байхад тусалдаг зүйл байгаа. Тэгээд ариун сүнсний одоо илчлэлт гэж зарим нь ярьдаг. Юу гэж ярьдгийг би хэлж мэдэхгүй. Хүмүүс янз янзаар тайлбарладаг. Тэгэхээр эзнээс эмээх үг гэдэг бол үнэхээр чухал. Бидний эзэн бурхан тийм завхаарлыг үздэггүй бурхан байхгүй. Тийм учраас буруу дахиад шүтэн мөргөл тэднэрлөө явахыг харгалдаг. Гэтэ үнэхээр юугаач мэдэхгүй ингээд төрөд явж байгаа хүнийг байн цохоод байдаг бол бурхан бол биш. Харин нэгүслэр дүүрэн учраас төрөд явж байгаа хүнийг ойлгож нүд чихэн дүлий амтныг хаана явж яхад нь хурдханлаг ашигл авчихыг бодно. Харин нүд чихэн нэгдэд учраа олцсон нөхөр тэгээд явж явах юм бол өөр хэрэг байхгүй. Тэгээд тэр тухай ярьж байгаа шүү хүмүүсээ. Тэгэхээр дөнгөж чинээр итгэж болж байгаа бол бити айгаараа эзэн бол үнэхээр нэгүсэл хараар дүүрэн тэгээд үнэхээр жаргалтай баяр үзэсгэлэнтэй
би одоо амьдралаа гэрчлэх юм бол миний амьдралыг хараад би хүмүүс хөөх янчмагчээ би итгэлийн амьдрал ийм гоё юм уу гэж хэлдэг бай. Тийм болохоор энэ бол зөвхөн миний ч биш, миний хань ижлүүр хүүхдийн бүгдийнх нь хичээл зүтгэлээс болж энэ бүхэн босон байгуулгадаг. Гэхдээ биднэрт одоо өөрсдөө үгүйсгэх хэрэгцээтэй болох тохиолдол маш их байдаг байгаа шүү. Тэгээд маш их тохиолдолд үгүй гэж хэлэх тохиолдол байдаг. Тийм учраас яг энэ дээр анхаараарай хүмүүсээ. Тэгээд эзний ачаа бол тэр зовлон загалмаагаа үрж байгаа алхаж байгаа тэр процесс бол заримдаа бол үнэхээр хэцүү үед бол байдаг. Гэхдээ ихэнхдээ ерөөсөө эзэнний нэгүсэл байдаг учраас маш хөнгөн болдог шүү гэж хэлмээр байна. Тэгээд бичлэгээ зогсооноо одоо.